Тэгэхээр бид яг одоо студид Golden Properties компаниг гүйцэтгэх сахирал шинэхүүтэй ярилцахад бэлэн болоод байна. Өнөөдрийн мэндүргий. За тэгэхээр танай компаниас хэрэгжүүлж байгаа Silk Road Residence гэдэг төсөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төслийн яг хамгийн гол онцлог давуу тал нь одоо яг Монгол улсад ирсэн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бусад төрлийн үйл хөдлөлийн энэ төслүүдээс югаараа илүү давуу шин чанартай. За анхнаас нэрх бол төслийн маань бол үндсэн захиалагч Нөмөө Холдинг групп. Бид нар бол яг охин компани хэрэгжүүлэгчтэй. Анх 2024 онд бид нар нэгдүгээр ээлжийн борлуулалтыг эхлээд ерөн угсралтын ажлыг эхэлсэн. За үндсэн зорилго одоо зорилт нь юу юм бэ гэх юм бол хүний хэрэгцээнд цөм бүрэн бүхэнтэй цогцлбор хотхон барья л гэдэг зорилготой. Өнөөдрийн хүртэл одоо угсралт барилгын ажлыг хийгээл явж байгаа байгууллага байна те. Энэ төслийн бас нэг онцлогийн мэдээлэл бол бидэрт ирснээр хог хаягдлын нэгдсэн менежмент бүх системтэй ийм утган байна гэсэн байна. Тэгэхээр яг одоогор бол мэдээж бас Улаанбаатар хотод бол тулгымцсан асуудлыг нэг яалтж байна. Хог хаягдлын менежментийн асуудал. Тэр тусмаа энд оруулах хувь нэмрд нь бол одоо шинээр баригдаж байгаа энэ төсөл бүхий хотхон хорооллууд яалтч үзөөсөөр орно л доо. Тэгэхээр танай хувьд бол бараг анхдагч яг уу хотхон нь болж байгаа шиг байна. Яг энэ хог хаягдлын систем дээр энэ талаар бас тайлбарлаа. Яг хог системийн хувьд бол бид нар Монголд анхдагч гэж болж чадж байгаа. За энэ ерөнхийдөө юу юм бэ гэхээр айл шууд балконоос л хог хайж байгаа л гэсэн санаа. Энэ хогныхын систем нь бол өөрөө хогоо ялгахчин. Балконоос гэдэг нь одоо гэрээсээ гарахгүйгээр шууд ингээд гаргаа хайчин. За тэр нь хамгийн гол нь бид нар нөгөө нэг нэг талаасаа хэрэглэгчд амар бүтээгдэхүүн санал болгож байгаа боловч нөгөө талаас нь sustainable development гэдгээр хогоо ялгуурлын ирээдүйн холбоотой ангилах тэр тал руугаа илүү хазааж байгаа юм болов уу? За яг ерөнхийдөө хотхнууд бол анзаардаг шүү дээ. Нэг бол орцондоо тавьчихдаг тий. За бункерийн системийг яг хуучны зөвлөлт холбоотоос бол ашиглаж ирсэн. Гэхдээ тэр маань үнэр та нар цэвэрлэгээнээс хавуулаад асуудалтай. За бидний хувьд энийг яаж одоо апдейтж дараагийн түвшинд авчихсан гэвэл энэ маань өөрөө галын системтэй, хариуцах системтэй. За тэгээ миний саяны дурдсанаар хог ангилах системтэй. За энэ доошоо буугаад нэг цэглүүг оронгуулчихсан. Шингэн хүнс, пластик энэ төрөг ялгахтаа ороод ирнэ. За энийгээ чаашаага тэг нэг хогийнхаа цэглүү нэгдсэн байдлаар аваачин гэхээр цэвэр орчингийн цэвэр тэгээд нөгөө хог ялгалтын тэргээ зөндөл давуу тал үүсэж байгаа юм л да. Энэ английн ялгаж байгаа систем нь өөрөө бүрэн 100% автомат систем байх уу эсвэл хүний оролцоотой байна? Доошоо нэг цэглэг очиулж автоматжуулсан. За мэдээж цугларсан цэгээсээ чаашаа аваач бол хүний оролцоо хийж л байгаа юм л да. Дотроо бол тий автоматчсан орж ирэх юм. Silk Road яг төслийн хувьд нийт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа. За мөн одоо худалдааны талбайч гэдэг юм уу те нийт эзлэгүүнээр ингээд аваад үзэх юм бол төсөл маань өөрөө ер нь хичнээн талбай дээр баригдаж байгаа юм бол хэр их одоо хүмүүсийг хамруулах боломжтой хамгаалах цаар бүрийн талаас мэдээлэл. За бид нар 2024 онд одоо Аавал дүүргийн 18 дугаар хороо буюу Хүннүү хороо 2 те Хүннүү хороо удирдлагын академи 2-ын гол 7 гаан газар нийт 490 айлд зөрөөс 11 блок төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ жил 2026 оны 7 сард 2 дугаар үйлрэлд бид нар эхний 94 айлаа оруулах юм. За төслийн давуу талууд гэх юм бол 1-р ээлж 2-р ээлж дээр нийт 50,000 м2 моол орж ирэх юм. За үүн дээр мэдээж Нөмөнгийн бидний хэрэгжүүлж буй бүх одоо худалдааны чиглэлийн компаниуд үйлчлэгээнүүд маань орж ирнэ. Хоёрт 4 үйлрлийн цэцэрлэг орж ирнэ. За гуравт яг утгаараа усан парк оруулж ирж байгаа бид нар. Гээд 3 давхраас ингээд бүр гулсаад доошоо бассейн руугаа буугаад за тэр нь бассейн үйл зүйн хиймэл нууртай наран шарлагын газартай. За уг спорт комплексоо тойроод одоо саксны талбай, йог энэ төргээд ерөнхийдөө миний нөө төрөний дуртай л үсэ хүнд хэрэгцээт юу вэ? Тэрийг бид нар танд гаргаж өгье. За энэ концепцнэр юунаас гарсан бэ гэхээр манай хотхны л одоо Улаанбаатар хотын маань сул тал дээр тулгуурлаад байна шүү дээ. Нэг гой фитнес явж ихэр гарах гэдэг те гарын ихэр бүглэрх гэдэг. За хүүхдтэй нэг газар тоглолч ихээр бас бүглэрх гэдэг. Тэгэхээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан яг үйлчлэгийг бид энэ дээр тулгуурлаж чадж байгаа байхгүй. Нөгөө хүний хэрэгцээ хүний хэрэгцээ. Манай Нөмөн Холдингийн өрөө нь бол тийм ч хүний хэрэгцээ зүүн бүрэн гэдэг бол бид нар бол амьдралын хэрэгцээ зүүн бүрэн. Таны аав ээж өвөө хүүхэд хин байдаг. Бүгдээр өөрөөсөө энэ хотноос гарахгүйгээр үйлчлэгийг аав цагаа зөв өнгөрүүл гоё боловсон хэрэгцээтэй өнгөрүүл гэдэг концепцээр тулгуурсан төслийн. Сүүлийн үед бол Монгол улсын хэмжээнд шинээр баригдаж байгаа орон сууцнуудын метр квадратын дундаж үн бол бас
нэлээд өсөлттэй гарч байгаа ийм цаг үе явж байна л да. Тэгэхээр танаа зүгээс бас яг самд болгож байгаа үнэн жишээ нь метр квадрат нь ямар үнэтэй юм ба. Хоёрдугаарт ер нь яг цаашдаа яг энэ хөдөлгөөний талбар дээр та бүхний дунд болгоо одоо урт хугацааны зорилт нь яг ямар зорилт тавьж ажиллаж байгаа. За яг зах зээлийн нийтээр нэрх юм бол өсөлт бол бараг хуучин орон сууц нь илүү гарч ирээд шүү дээ. Шинэ орон сууцны өсөлт яг зах зээлийн нэрх юм бол 5.6 дээр очиж байгаа шүү дээ. 3 ч юм уу. Хуучин орон сууц 5.7 дээр очиж байгаа шүү дээ. Энд чи юу илэрхийлээд байна вэ гэхээр хот шилжилттэй шинэ төслүүд ерөнхийдөө захаараа баригдаад байна. Захаар баригдж байгаа төслүүд нь газрын онцлогоос хамаарат үнэ өндөр тавьчихдаггүй стандарт төслүүд хэрэгжүүлж байна. 3.5-аас эхэлж байна те. За хуучин төслүүд одоо энэ хотын төвөр байгаа төслүүд хуучирсан ч гэсэн байршлаас хамаарат юмтайгаа ойр гэдгээр өсөлт бол байнга харагдаад байгаа байхгүй. За бидний хувьд бол ирээдүйн зүгээр яг манай компани стратегийн хувьд бол бид нар дандаа бизнес өндөр зэрэглэлийн төслүүдээр л ажиллана. Тэрийг хэрэгжүүлээ явж байгаа. За тийм яг зах зээлийн сегментчлээд аваад үзэх юм бол бизнес дундаж төслүүд бол өсөлт бол өндөр байгаа. 7-оос 8 л явж байна. Бидний хувьд бол энэ жил төслөө бол 10.5 дээр метр квадратах үнийг бол авчирна гэдэг зорилго тавьсан байгаа. Ирээдүйн 2 дугаар ээлжид дээр бол ерөнхийдөө 15-20 сая хөрөнгө гэсэн төлөв бол байна. За энэ бол гэхдээ нийт зах зээлийг бол төлөөлж хэлгээд хэцүү те. Нийт зах зээлээр нь төлөөлөх юм бол тийм. Сая 25 онд ерөнхийдөө 5% өсөлт гарах шиг боллоо. За энэ 26 онд бас 4-5% өсөлт гарах болов гэдэг таамаг байна. Барилгын зах зээлийн тэлэлт бас тэр хавцаа очих болов. Гэтэ тэр геополитикийн асуудал. Хятадаас нийлүүлэлт хэр ирэх нь гэдэг. Тэр тулгуурлаж иж ерөн зах зээл ярих юмс зүг байх гэж харж байна те. Одоо чинь Улаанбаатар хотод бас нэг тулгымцсан асуудал бол мэдээж төвжирэл болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор танай төслийн төлөвлөлт зохион байгуулалт нь өөрөө яг ямар байдлаар тооцож хийж идэм бол жишээ нь одоо ерөнхий боловсролын сургуультай ч гэдэг юм уу, дотроо эмнэлэгтэй ч гэдэг юм уу те. Бусад төрлийн тэр одоо хэрэгцээг нь урсгалыг нь яаж тооцоолсон? Тийм төсөл дотор бол бид нар бол тийм ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг бол төлөвлөж өгч байгаа. За энэ маань 2028 оны сүүлээр ашиглалтанд орох байна. За эмнэлгийн хувьд бол бид нар яг хөө бидний өөрсдийн одоо зорилго байт юм те. Хүний одоо амтай ноцолцоо хариуцлагатай бизнес руу бид нар орохгүй гэдгээр зүгээр яг офисын зориулттай эмнэлгийн зориулттай барилгуудыг бол бид нар хэрэгжүүлж өгнө. Төлөвлөж өгч байгаа. За энэ дээр мэдээж чаддаг улсууд нэрэд үйл ажиллагаа явуулах нь илүү зохицтой юм болов уу гэж харж. Тэр тал дээр нээлттэй тал дээр тэрэн дээр бол нээлттэй байгаа. Бидний хувьд бол тийм үйлчлэгийг бол 100% хариуцж чадна. За сая боловсролын тал дээр ч гэсэн бид нар бол барилгаар бол хамтарч барилгыг бол ханган нийлүүлж хамтарч ажиллахад бэлэн байна. За яг бизнесийн аваа явах тал дээр бол бид нар арай хомсон болов уу гэж хараад байна өөрсдөө. Сүүлийн асуултыг асуухад Silk Road гэж нэрлэгдсэн байна шүү дээ төсөл маань тий. Тэгэхээр мэдээж Монголын бас түүхэнд бол өөрөө энэ маань их чухал үр гүйцэтгэж ирсэн ийм хүчин зүйлийг ойлгож болно. Тэгэхээр яагаад яг ингэж нэрлэгүүлсэн юм бэ? Тийм сая өөрөө ч яг дурдгаар Silk Road гэдэг чинь үнэн гүрний за ялангуяа Монгол гүрний хамгийн анхны худалдааны гудамжаар зориулагдаж нэрлэгдсэн одоо гудамж тий. За бидний хувьд бол Номын Холдон гэдэг групп нь өдгөө 32 жил худалдааны салбарт яг худалдаа борлуулалтаар бол үйл ажиллагаагаа явуулж байна. За Монгол улстай бол ерөн яг худалдааны тал дээр хамгийн найдвартай түнш гэж хэлэхэд бол бид нар бас буруудахгүй байна. Тэр утгаараач яг энэ зорилгоо барин энэ концепцээ барин бид нар худалдааны хамгийн том компани гэдгээр Silk Road Монгол улсынхаа бас түүхийг дээдлийн нэрийг бол сонгон одоо явж байна да тий. За баярлалаа. Бид студид Golden Properties компаниг гүйцэтгэх захирал Шинэхүүтэй ярилцлаа.